хязгааргүй агуу хүч энергийн талаа их өсвөртэйгээ өөрийгөө аваачих бясалгал хийхэд бэлэн боллоо. Тухтай байрлал болоод өөрийнхөө аль судлаа сумраа тэр судалтаас өнөө нуруугаа тэгшлээд мөрөө хоош нэргүүлээд амьсгалаа аваад гаргаад бүх биеийн булчин шүрмсийг амрааж солируулан тайвшруулъя. Гүнзгий амьсгал аваад таан зөөлөн гаргая. Зулаарагоос хөлийн хорооны үзүүр хүртэлх бүх бие булчин шүрмсийг солируулан тайвшруулаад амраая. Нүдэнаад бүх булчин амраагаад зулаараа дээр анхаарлаа төвлөрүүлээд зулаараа ямар байдалтай гүнзгий амьсгалаад хуухаа судлаад уршаа жааyaa доошоо дохруугаараад тухны эсхийг амраая. Солируулан тайвшруулъя. Завхаа мэдрээ нүднийхээ завхийг мэдрээ солируулан тайвшруулаад хоёр хацраа солируулан тайвшруулъя. Амраая. Хоёр хацраа анзааръя. Анхаарлыг хацар дээр авчирч гүнзгий амьсгалаад гараа. Ирүүн хоолой эсхийг мэдрээ. Толгой эсхийг дагсны эсхийг булчин солируулъя. Тайвшруулъя. За толгой эргэн тойрны булчин шүрмс тэржихтэй солирон тайвширсны мэдрээ. Нуур ардагц тэржихтэй солирон тайвшраад амарсан байна. Дараагийн тэрхтнүүдээ төвлөрлөө хийгээд бие амраая. Мөрөө солируулан тайвшруулаад хоёр гарын хорооны үзүүр хүртэлх гарыг тэржихт нь амраая. Тайвшруулъя. Суллъя. Суллагдаж буй гарыг мэдрээд амьсгалаа аваа зөөлөн гаргаа. Би чийж эсхийг мэдрээ. Чийж ардал нороо гэдэс давсаг ахар сүүлэн эсхээ амраан тайвшруулъя. Биеийн доод хэсгээ анхаарай. Гойны хэсэг өвдөг шилэп ирээн булчин анхаарад солируулъя. Амраая. Хөлийн шагаах, хөлийн уул, хөлийн хороонууд маань тэржихтэй амран тайвшрлаа. Зулаан арайгоос ахуулаад мөр дашаа төвдөг хорооны үзүүр, хөлийн хорооны үзүүр хүртэл бүгд амран тайвширч бүгд. За бясалгалын дараагийн хэсэгт оръё. Би эго дүр болох ингэх ёстой, тэгэх ёстой, тийм хүн, ийм хүн. Эсвэл надад тийм юм байхгүй. Би тийм ч юмтай хүн учраас бусдаас илүү их мэдчлэн нэг бол ихэрхэх, нэг бол хийрхэх. Энэ буруу итгэл үнэмшлээ хайсан байна.
хоригсон байна. Би сүнслэг шинж байдлаар бусдыг дорд үзэгдэггүй. Би алив нэг төрөйг сэтгэлийн менежерсүүдээрээ бүтээсэн өөрийн хуучин дүр төрх татлаа бүрэн хайсан, бүрэн хувиргасан байна. Харин тэр бүх реакцаа судлаад биеийн ухамсараа травманы тогтц энергийг бөглөрлөө нээж судлаад явуулсан байна. Илүү их энерги мэдээлэл болсон байна. Би бол энерги, би ухамсартайгаа нэгэн дэлгэн үйлсэлд нэгэн хэмнэлтэйгээр оршдог болжээ. Би насан туршдаа амьдралын сорилтоо даван ухамсарт өөрийн шинэ ертөнцөө хамгаалдаг. Би өдөр тутмын амьдралд учирсан саад бэрхшээлээсээ зугтахгүй. Илүү бурханлаг эгийн дүр мөн чанараараа даван туулдаг. Би гэх тэр олон хамгаалтууд сэтгэлийн хамгаалтуудаа нурааж цэвэр ухамсар болж оршдог. Би хатуу үзлээр аливааг шүүхээ болсон. Би аливааг муу харах биш, харин ямар нэгэн хэлбэр өгөхгүй байгаагаар нь сэтгэл хөдлөлийн реакцгүй бүхнийг тайлддаг. Энэ үед би энерги болон хувирч матер байгаа болдог. Миний өөрийн сэтгэл хүн болох ихтэй биш, нэгэн цэнэт оршиж буй анхаарал ухамсар болж хувирдаг. Би өөрийгөө хязгааргүй боломж их үүсвэр аргүй хоосон таа холбоод би бүх зүйл болон хувирдаг. Учир нь би ажиллаж байгаа цэвэр ухамсараа хинэл бол юу л болгон хувиргадаг. Би бодлоор би бүх зүйл болж хувирдаг. Би бүх боломжоо олдог. Ямар нэг зүйл бүтээхэд би цаг хугацаа, орон зай болон зүтгэхээ болсон. Нүдэ аниад цэвэр ухамсараараа бүхнийг тайлдах үед би бодлоороо бүтээдэг. Би юу харахыг хүсснэ? Би юу бүтээхийг хүсснэ? Бүх зүйл минь, бодлоор минь, нүдэнд минь, мэлмид минь хамилдаг. Би өөрөө ч танихгүй гүн айдас, уур хилэнг, гомдол муу бодлыг түрэн орж ирэхийг нь би ухамсараа сэтгэлийнхээ ухамсараар ариусгаж бэлтгэлдээ хувиргаж байдаг. Бэлтгэлд минь энэ бүх сүрэг айдас илэрвэл нэмжтгэлээр тайлдаад эгийн оршуудаа даатгаад сэтгэлийн амлаханд оршоодог. Учир нь намайг айлах
намайг хязгаарлах хүч энэ хорвоо дээр хаач байхгүйг би мэддэг. Би айцаа, би хязгаарлалтуудаа явуулах хүчтэй энерги ухамсар надад элбэг би. Би бүхнээс илүү, бүхнээс дор гэж өөрийгөө үзэж эго үзэлд автхаа бүрэн болсон. Ингэж би доод үйлслээсээ гарч гэгэн оршихуйг өндөр дээд үйлслэл кохеренттэй орсоор л байдаг болжээ. Үнэмлэхгүй дээд кохерентоосоо би салахгүй байж чаддаг. Би бусдаас илүү, би бусдаас онцгой гэгэрсэн. Би үнцэнтэй нэгэн биш гэсэн өөрийгөө дүйлгэж бусдаас давмгайлуулж харах үзлээсээ би бүрэн ангижирсан байна. Би өөрийгөө бусдаас тусгаарлаж, бусдаас ичгүүр гэмшлийг мэдэрч өөрийгөө дорд үзэх доод үйлслээсээ бүрэн ангижирч чадсан. Жинхэнэ даруй байдал бол дорд үзэл биш. Жинхэнэ даруй байдал бол өөрийгөө буруутгах байдал биш гэдгийг би ойлгосон. Өөрийгөө татгсан буруу үзлээ нураагаад, уусгаад гэгэн оршихуй дээдийн дэд үзэл хайрыг тунгалаг ариун гэгэн дүрээр гэгэн мөн чанараараа хүлээн авч түүнтэйгээ нэгдэх сав болж чаддаг. Даруй байдал өөрөө уусан алга болох биш. Харин би гэгэн оршихуй болох квант орчиндөө хайрын энерги миний эдэрхтэн бүрээр миний ухамсараар чөлөөтэй урсах мөн бусад руу асгарч урсах тэр орон зай болж хувирдаг. Оршихуйн дэд мэдээллийг би шүүлтүүгээр өөрөөрөө хүлээн авдаг. Үнийгээ бусад руу урсгаж чаддаг. Хүн бүр дамжуулагч. Бид өөрийгөө өндөр дээд гэгэн оршихуй бурханлаг мөн чанарт дасгаж түүнийг дадлажуулдаг. Ингэснээр илүү их хайр, мэдтгэл, нэгтгэл байдал болж Бурхны мөн чанараа түүнд дасгуулжуулахдаа илүү их хайр, нэгдмэл байдал болдог. Гэгэн оршихуй Бурхны мөн чанар биднээр дамжуулдаг. Бид гэрлийн дамжуулагч болох нөхцөл бүрддэг. Энэ үед бидний амьдрал хайраар бэлхэн дүүрч үргэлж өөдлөн дэвшдэг. Энэ сонголтоор миний сансан зүйл, хүссэн мөрөөдөл минь сэтгэгчлэн биелдэг. Гэрлийн дамжуулагч гэдэг зөв сэтлэр эхэлдэг. Би оршихуйн гэрлийн жинхэнэ гэрэл дамжуулагч. Ижлэгч байхын тулд үүнийг хийдэг.
Миний хүсэл мөрөөдөл бол гэрэл дамжуулагч, илчлэлийг, ажил юм, дээд хүсэл эрмэлзэл өөрийгөө тусгалжуулдаг. Тийм ч амаргүйч би чадна. Би өөртөө итгэж байна. Би эгогоо хайсан. Би яхара бүхнийг үүслэгч гэж өдөр бүр асуудаг их үүсвэртэй нэгтгэх хичээл. Зүтгэл анализаар биш гэдгийг мэдэрсэн. Би анир чимээгүйг сонгож, би бурхан даадахыг сонгож, би эгогоо сүрхүүлэхийг сонгосон. Би мэдрэмжтэйгээ шүүхгүй хамт байж чаддаг. Тархины үйлслэл альфа тета гамма төвшөнд очиход би биетэйгээ нэг үйлсэлд орж би тусгаар байдал, ангид байдал, оршихуйг үгүйсгсэн, бурхан үгүйсгсэн үгнүүдээ хайдаг. Миний тарих бэлтгэлд байх тусам миний бие ухамсар тэг зэгтэй нэгддэг. Би энэ үед жинхэнэ бие сэтгэл бодол үйлсэл болдог. Сэтгэл хөдлөл долгион болдог. Бясалгалаараа би хорвоог өөрийн мэлмигээрээ таньдаг. Би ингэж бурхантайгаа нэгддэг. Өөрийн энергээр хорвоог таньдаг. Мэдрэлийн тогтолцоо парасимпатикт очоод жинхэнэ одоо цагтаа би сэтгэл очиж эдгээгдэж, ангаагдж тэр мөчийг би бас олдог. Би өөрийн жинхэнэ нэлмигээ нээж бүхнийг амьлуулсан тэтгэгч оргүй хоосон энерги болдог. Энэ оргүй хоосон биш, долгион үйлсэл бүхнийг амьлуулагч мэдээллээр дүүрэн байдаг. Би тэр мэдээллийг би өөрийн мэлмигээр таньдаг. Би өөрийн хязгаарлагдвал байдал, эго үзлээ, бэлтгэл болон өөрийн ухамсараараа нурааж амьдралаа илүү амархан бүтээж, илүү амархан хөнгөн амьдардаг. Би олон жилийн зовлонгийн кармагийн хэв татснаасаа өөрийгөө салгаж илүү жаргалтай, илүү дүүрэн, илүү нэгдмэл гэгэн жаргалтай мөн чанараараа амьдрах сонголт хийдэг. Ямар нэг зурлалтаасаа салсан би төгс өрнөлөөрөө амьдралаа өртдөг. Би хүссэн төрөнгөө, хүссэн баялгаа аль хэдийн явсан байна. Би сэтгэлээ амгалан бодлоо өөдөг. Би тайван байлгадаг. Өдөр бүр эд эсийн гүндээ үүнийгээ мэдэрдэг. Мэдэх гэсэн юм минь, таамаглах гэсэн бүх зүйл минь нээлттэй байдаг боллоо. Би гэгийн оршуудаа итгэж, үрдэнг оршуудаа бурхандаа даатгадаг. Би гэсэн үзлээ хайр нэгдмэл байдал болгосон. Би мэрэгэн ухаантны үг өөрийгөө уусгаж даатгадаг.
Учир нь лаа бол гэрэл. Би сэтгэлд буй хаалтаа сулсан зөөлөн нурааж уусгаддаг. Би гэрэл хайр болгодог. Өөрийн жинхэнэ ухамсар мөн чанараар хорвоог төлддөг. Амьдрал минь сайхан байна. Би баян дүүрэн жаргалтай байна. Миний яриа үйл бүрэн жинхэнэ бүтээл ухамсар маань оролцоод эхэлсэн байгаа. Одоо л амьдарч байна уу даа гэсэн мэдээлэл надад буцан ирсэнд би талархаж байна. Үзмийн ядалт дээрлэлт ихрэхийг би амьсгалаараа удаан арга гаргаж хайр нийгмэл байдал хүлээн зөвшөөрлийг сонгож өөрийгөө жинхэнэ хайранд дуусгаад би их үүсвэртэйгээ нэгдэж гэгэн өшөө квант өшөөдөө өөрийгөө бүтээснээрээ тэмцэл бухимдал ганцаардалгүйгээр илүү их дээд үйлдэл хайр гэрлийн урсгалаараа амьдралаа бүтээж байдаг. Би реакц бухимдал хатуу үзлээ гэсэн хөг аяллаар нэгдэж чадна. Амьдралаа хамтдаа энэ бүх хүнтэй энэ тэнцүү оршихуй гэрэл хайр надаар зутгагдаж байна. Энэ хорвогийн хүн амьтан бүхнлүү гэрэл очиж байна. Нэг сэтгэлээр би дүүрэн халин оршиж байна. Өөрийн жинхэнэ мөн чанар минь зөвхөн долгион үйлдэл биш. Би бол гэгэн оршихуйн тусал. Би өөрөө гэгэн оршихуйн энергийн далаа юм гэдгийг би мэддэг. Би хинч биш, юу ч биш болох эго үзэл биесээ халин сэтгэлийн хамгаалтай эцэс хамт өөрийгөө би төлдлөө. Энэ үед би их үүсвэртэй буцсан ирж дээд биеэ нээж мөрөн бүтэн байдлаа олж авдаг. Миний 1% материалын ертөнцид оршдог. 99% маань бүрэн бүтэн байдлаа би өөртөө нээж авдаг. Энэ үед би өөртөө тодорхой болдог. Эргэлзээгүй, айцгүй, бүхнээ даван туулж, уусган шингээгээд маш амархан хувиргадаг болсон байна. Би их үүсвэртэй нэгдэн өөрийн бүтэн бүрэн байдлыг олж авдаг. Тодорхой байдал бол оршихуйн хайр дэмжлэгийг гэрлийг өөртөө дууддаг. Би эвдэрсэн нэгэн биш. Би алдаатай нэгэн биш. Би их өсвөртэй иргэн ирж бүрэн бүтэн байдал жинхэнэ мөн чанараа нээж буй мөнхөд орших сүнс. Зөөлөн аваад гаргаад оршихуйтай буцсан ирээд одоо ирээд бүх бие мэдрээд бэлтгэлээ өндөрлөе. Хоёр гараа хооронд нүрээд алгаараа нүүрэнтэй най нүдэн анивчуулаад бэлтгэлийнхаа авшгийг нүднийхээ зохихныхоо салстаар бие рүүгээ шингээд жирэл зүүлэн урсгая.
Бэлтгэл хийсэн та бүхэндээ баярлалаа. Та бол гэрэл нэм. Та бол мөнхөд орш сүнс. За бэлтгэл хийсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.